За яг дэмжихэд хэцүү, дэмжихгүй байхад бүрч хэцүү ийм л одоо хууль байгаад байгаамаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн дараагаар би ажилласан. Тэгээд 24 онд манай намаас одоо мөрийн хөтөлбөрөө боловсруулж гаргахдаа яг энэ сонгодог парламентын засаглал ба эрх мэдлийн хяналт тэнцэл гэдэг энэ бүлэгтээ 4-3-1 дээр Улсын их хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих механизмыг хялбаршуулж сонгогчдын саналаар эргүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж тухайн үедээ одоо бас оруулж исэн. Тэгэхээр ер нь бол одоо Улсын их хурлын гишүүд хяналттай, сахилга баттай, хариуцлагатай, за бас эргүүлэн татах юм боломжтой байх ёстой гэсэн ийм зарчим дээр суурилж энэ одоо заалтыг оруулж исэн. За цаг хугацааны хувьд яг энэ хууль одоо өргөн баригдаж байгаа энэ улс төрийн нөхцөл байдал болон яг бичвэрийн хувьд хараад үзэхлээр нин ялангуяа энэ жагсаалтаар сонгогдсон гишүүдээр ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх намын төлөөллийн төв байгууллага, за эсвэл одоо эвслийг төлөөлөх байгууллага одоо дүгнэж гаргах юм байна. Тэгээд үүнийг одоо улсын их хурлд одоо уламжлаж улсын их хурлын бүлэг болон одоо улсын их хурлаар нээлттэй хилцснэ гэж оруулсан байна. Тэгэхээр нэгдүгürt яагаад зөвхөн энэ жагсаалтын гишүүдийг онцлох болвоо гэдгийг асуумаар энэ хууль санаагчлагчаас. Ер нь бол одоо анхны уг нь бол энэ иргэд сонгогчдын саналаар гэж анхны санаа бол манай мөрийн хөтөлбөрт бол ийм санаа байсан. Энэ бол яг одоо нөгөө намын үзэл сурталын л одоо агуулгаар болоод явчихж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь тойрогоос сонгогдсон гишүүд ёс зүйтэй байх албагүй гэж үзэж байгаа юм уу? Ер нь жагсаалтаар сонгогдсон гишүүдийг яагаад зүгээр л наманд сонгосон гэж үзээд иргэд сонгогчдын саналыг аваагүй гэж үзээд байгаа юм бол тэр чинь улс төрийн намууд бүгдээрээ л намынхаа жагсаалтад орж байгаа хүмүүсийг бүгднийг танилцуулгыг гаргаад манай намыг дэмжээрэй. За жагсаалтын тэдэд байгаа хүнийг дэмжиж гэвэл одоо намын дугуулаараа гэж бид нар чинь сурталчлал явдаг штеп. Би л авдаг Монгол Ардын намын 12 дууд дээр жагсагч одоо бас баруун бүсэд ажилласан. Тэгээд одоо бас одоо намайг сонгоё гэж байгаа бол одоо бас манай одоо намын эдгээр одоо жагсаалтад байгаа хүнийг сонгоё гэж байгаа бол саналаа өгөөрэй гэж саналыг авч явсан шүү дээ. Тэг яагаад ингэж үгүйсгэж явж байгаа юм бол тэгээ зөрчлийн яагаад зөвхөн жагсаалтын гишүүд дээр тооцно гэж оруулж байгаа юм бол тэгээ ер нь энэ ёс зүй гэдгийг бол ноцтой гэж юуг үзэх юм, удаа дараа гэдгийг юу гэж үзэх юм гэдг нь өөрөө бас их сонирхолтой сонирн байгаад байгаа байхгүй юу. Яг өнөөгийн энэ улс төрийн нөхцөл байдал руу буулгаад ирэхлээр ер нь бол залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах зэрэг энэ арчилсан үзэл баримтлалыг боомлох ийм л одоо бодлого явж байгаа мó. За, их шүнийг эргүүлэн татах тухай хууль гинт одоо ингэж улс төрийн шинжтэй гарч ирж байгаа асуудал бол биш ээ. Энэ бол 1992 оноос хойш үндсэн хуультай байсан асуудал. Харин энэ асуудал маань өнөөдөртөө бид нэр хэрэгжихгүй байгаа, амлахгүй байгаа асуудлаас болж өнөөдөр тулж ирсэн. Ард болон шахан шаардж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч бүх ард түмний ив нэгдлийг илэрхийлэгчийн хувьд, зам бүх ард түмнээ сонгогддог төлөөлөгчийн хувьд ард түмнийхээ дуу хоолойг сонсож, ард түмнийхээ хүсэмжийг биелүүлж энэхүү хуулийн төслийг нэгдүгээрт өргөн барьж байгаа. Хоёрдугаарт энэ ямар нэгэн нам улс төрийн зорилгоор хэн нэгнийг хэлмэгдүүлэх асуудал огт биш ээ гэдгийг одоо хариуцлагатайгаар хэлмээр байна. Энэхүү хуулинд бол заасан жагсаалтын асуудлыг ариун зай гишүүн бас онцолд асууж авах шиг байна. За жагсаалтын гишүүдийг сонгохдоо иргэд хэн нэгнийг дугуулдаг. Иргэд намыг дугуулдаг. Өөрөөр хэлэх юм бол тойрогоор сонгогдсон гишүүнийг дугуйлд сонгочоод замун намд итгэл үзүүлж намыг дугуулдаг. Намаас жагсаалтын гишүүдийг өөрсдөө сонгож оруулдаг. Тэгвэл хэрвээ жагсаалтын гишүүдээр ёс зүйн хариуцлага үүсвэл аливаа асуудал үүсвэл бид энийг хэрхэх вэ? Хэн хариуцлага хүлээх? Иргэд сонгогчд намыг дугуулчаад байдаг. Энэ хариуцлагаас намыг мултаж болохгүй. Энэ хариуцлагыг нам өөрөө хүлээх ёстой. Улс төрийн намын тухай хуулийн 19-ийн 5-д улс төрийн намын тухай хуулийг бид өнгөрсөн жил их хурлын гишүүд та бүхэн баталсан. Улс төрийн намын тухай хуульд 19-ийн 5 дээр Монгол улсын их хурлын сонгуульд намаас нэр дэвшигчийг сонгохдоо тухайн албан тушаалыг хаших ёс зүйн болон хууль тогтоомж холбогдох журмаар тогтоосон шаардлагад үндэслэнэ гэсэн байна. Тэгэхээр энэ дээр намыг бид
оролцуулж нам өөрөө хариуцлага хүлээх ёстой, хариуцлагачих ёстой. Ингээд жагсаалтын гишүүнтийн асуудлаа бас ярих ёстой гэсэн үндслэлээр бид нэр энэ асуудлыг оруулсан юм аа. Тэгээд тогтолцооны хувьд гэх юм бол манай холимог тогтолцоог мажоритар тогтолцоотой одоо хамтдах нь нэг ижил төвшөнд ойлгох нь одоо буруу юм аа. Энэ одоо аль ч орны одоо энэ асуудал дээр байгаа жишээн дээр одоо харж судалгаан дээр үнсэлж харж болж байна. Тэгэд Улс төрийн намын тухай хуулийн 7-гийн 4-2-д улсын хурлын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын талаарх асуудлыг улсын хурал дэх намын бүлгээрээ дамжуулан улсын хурлд оруулна гэж. Ийм учраас энэ хариуцлагын асуудал нам өөрөө хүлээх ёстой. Нин ялангуяа улсын хуралд суудалтай нам өөрөө энэ тал дээр хариуцлага хүлээх субъект учраас үүнийг оролцуулах ёстой. Хэрвээ намыг тусад нь ангид авч үзэх болвол энэ нөгөө ялгамжтай хандж байна гэдэг асуудал чи өөрөө энэ дээр одоо орж ирж байгаамаа. Тийм учраас энэ тал дээр ингэж хариулмаар байна. За, ариун зээг гишүүн тодруулъя. За, үйлс төгөлдөр дарга бас буруу л ярьж байна. Миний асуулт бол ёс зүйн асуудал зөвхөн жагсаалтын гишүүдэд л хамаатай юм уу? Тойргийн гишүүд, тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйгүй байж болох юм уу гэдэг ийм асуултыг асуугаад байгаа байхгүй юу? Яагаад зөвхөн жагсаалтын гишүүд удаа дараа ноцтой зөрчил гаргасан бол наман татах гэдэг юм бэ? Тойргоос сонгогдсон хүмүүс иргэдийн саналыг одоо шууд саналаа өгсөн учраас, нэрээр нь саналаа өгсөн учраас ёс зүйгүй байж болно гэж байгаа юм уу? Үгүй шүү дээ. Ёс зүй бол адилхан байх ёстой. Зарим улс орнууд бол намаа сольсон хүмүүс тойргоос гарсан хүн байх юм бол нөхөн сонгож зарлдаггүй жагсаалтаасаа дараагийн хүн ороод явдаг байхгүй юу? Ер нь бол ийм нэг жагсаалтын гишүүдийг ад үзсэн байдлыг ерөнхийлөгчөөс хүртэл ийм юмыг одоо бас гаргамааргүй байгаа байхгүй юу? Намын жагсаалт хэнийг орж байгаа вэ гэдгийг сурталчилдаг штэ. Баг хурлаараа ч гэсэн бид нар хэнийг оруулах вэ гэдгийг дотоод арчлаараа сонгодог байхгүй юу? Зөвхөн таг харанхуй оруулдаг юм биш. Ариун зай гишүүн хуулиас унших хэрэгтэй байна. Хуулийн төслийг. Энэ хуулийн төслийн 3 дээр яг таны асууж байгаа зүйлийг бол тодорхой тусгасан байна. Энэ бол улсын хурлын гишүүд заавал жагсаалтаар гэлтэхгүй бүх гишүүнд энэ ёс зүйн асуудал хамааралтай байгаа. Бүгдэнд нь хамаарч байгаа шүү гэдгийг танд тодтогч хэлмээр байна. 3 дугаар зүйл дээр байгаа. Мөн бас энийг хэн нэгний одоо улс төрийн зохион байгуул одоо улс төрийн үйл ажиллагаагаар хин нэгнийг игүүлэн татах, заавал эсвэл жагсаалтыг ялгарлан гадуурхах гэдэг юм уу? Ийм зүйл бол энд бол огт байхгүй. Энийг бол хариуцлагатайгаар хэлье. Хуулиа сайн уншаад, хуулиа харах юм бол харин нөгөөтэйгүр хин нэгнийг хэлмэгдүүлэх вэ гэдэг асуулт бол их хурлын гишүүд байгаа баха. Ийм ямар ч боломж байхгүй. Энэ дээр бол хин нэгнийг хэлмэгдүүлчих вэ гэдэг. За, би харин ч ёстой сайн уншдаг гишүүдийн нэг байгаа шүү. Энэ дээр намайг одоо анхааралтай уншаараа гэдг нь одоо бас юу л бол доо. 9.1-6 хувь тэнцвүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсвэл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж уг гишүүнийг игүүлэн татах саналаа улсын их хурлын даргад улсын их хурал дахь нам эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж уг саналыг улсын их хурал нээлттэй хэлэлцэн илээр санал хураан гишүүнийг олонх дэмжсэн гэсэн ийм одоо заалтаар игүүлэн татах одоо ийм заалт онцгойлон хувь тэнцвүүлэн буюу жагсаалтаар сонгогдож орж ирж байгаа гишүүдээр оруулж ирсэн байгаа юм аа. Жагсаалтын гишүүдийг та хоёр ч гэсэн одоо хэвлэлийн хурал хийхдээ 3 сарын 1-ний өдөр жагсаалтын гишүүд ёс зүйгүй гэл зөндөл одоо жагсаалт руу дайрч ярьсан шүү дээ. Худлаа биш, ухраагаад харахгүй юу? Би худлаа яриад байгаа юм уу? Хуулиа уншаагүй би юм байна л да одоо сошиалар. Энэ асуудал чинь цаг үеийн биш байна. Хэдийгээр намын мөрийн хөтөлбөр дээр гишүүний ёс зүй хариуцлага зөв боловч яг цаг үеийн нь бол бүр шал өөр утга агуулгаар яваад байгаа нь бол хэн болгонд ойлгомжтой байгаад байна шүү дээ. Үнэхээр энэ гишүүд ёс зүйтэй байх ёстой юу? Байх ёстой. Бид нар ёс зүйн дүрмтэй. Энэ хууль гарч иж ёс зүйн дүрмийг шинжлэх асуудал бас биш шүү дээ. Энэ хууль байхгүй бол бид нар ёс зүйн дүрмийг шинжлэх гэж суугаад байгаа юм. Улсын их хурлын тухай хууль. Улсын их хурлын тухай хуулийн би дүрм яриаггүй шүү. Би хууль ярьж байна. 44.1.11
бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ байнгын дэд хянан шалгах төр хорооны болон нэгдсэн хуралдаанд эсвэл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж доромжлох нь улсын их хурлын гишүүнд хориотой хориглох үйл ажиллагаанд хуульчлаад өгсөн байгаа. 41.2 гишүүн бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох таслал гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхаа хүрээнд хэлсэн үгийнхаа төлөө одоо хуулийн хариуцлага хүлээхгүй гэд байгаа шүү дээ. Хуульчилсан байгаа. Тэгээ яагаад хоёрхан эмэгтэй дээр дөрөөлөөд хуулийн заалт байсаар байтал нийгэмд баахан давалгаа явуулчаад тэгэд ийм асуудал оруулж ирж байгаа. Хуулиар гарцаагүй байгаа. Энийг ёс зүйн дэд хороо ёс зүйгээр шийддэг асуудал биш. Гишүүд хэн нэгнийг гүтгэх, доромжлох хуулиар хориотой ойлгож гинүү. Гэтэл хууль зүйн сайдаар ажиллаж исэн хүн одоо хэрэг эрхлэхийн сайдаар ажиллаж байгаа хүн юу гүтгэх, доромжлох бүр хүн алаа чандарсан гэд хилээ зүг зүгээр одоо сайдаа хийгээ явж байгаа шүү дээ. Өөрөөсөө ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа юм. Эрцтэй холбоотой. Тухайн жилдээ 5-аас дээш хоног буюу 40 цагаас дээш тасалсан болвол ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангээр тасалсан болоод бид нар хариуцлага тооцох ёстой. 25 оны 1 сарын 1-ээс 25 оны 12 сарын 31-ний хооронд Халтмаагийн Баттулга Нормын Алтуйг Равчгийн Эрдэнэ бүрэн Дамдын сүрэнгийн жаргал сайхан 40-оос дээш цаг тасалсан. Энэ асуудлыг ёс зүйн дэд хороогоор хамгийн түрүүнд ярих ёстой шүү дээ. Наарагаас өмнө Батсүрийн асуудал ч гэсэн байгаа байхгүй юу? Яагаад өнөөдөр энэ хууль орж ирж байхад Наарагийн асуудлыг заавал өнөөдөр гэж ярьж байгаа? Энэ цаана нь ямар нэгэн зохиолтой байсан уу? Ёс зүйн хороо хүртэл, ёс зүйн дэд хороо хүртэл өөрөө ийм ялгууртай ханддаг байхгүй юу? Өчигдөрхөн үндсэн хуулийн өдөртөө буюу засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан байгаа энэ асуудлыг 3 хоногийн дотор одоо хилцэж эхлээд 10 хоногийн дотор шийднэ гэдэг ийм хугацаатай чуулганд оролцоогүй гишүүд одоо эсрэгээрээ чи чуулганд оролцоогүй ёс зүйгүй байна гэж ярьж байгаа шүү дээ. Өөрөөсөө нэхээгүй ёс зүйг бусдаас нэхэж болдоггүй байхгүй юу? Тэгээ энэ ёс зүй чи яг өнөөдөр энэ цаг үед энэ цэцтэй чинь За